Сайн байцгаана уу? Галийн байгууллагаас бэлтгэн хүргэдэг асуулт хариулын цуврал контентын маань ээлж дугаар та бүхэнд хүрч байна. Бид энэ удаагийн дугаараараа аж ахуйн нэгж байгууллагуудад хэрэгтэй нэгэн чухал мэдээллийг хүргэх гэж байна. Тодорхойлбол хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхийд боловсруулах зориулалт бүхий импортын тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг хууль заасны дагуу буцаа олгодог. Тэгвэл 2025 оны 1-р сарын 1-ээс энэхүү хуулинд өөрчлөлт орсны улмаас зарим нэгэн аж ахуйн нэгжүүд буцаа олголтод хамрагдах боломжгүй болсон юм байна. Тэгэхээр бид энэхүү өөрчлөлт шийдвэрийн талаар мэргэжлийн хүнээс нь мэдээлэл хүргэх гэж байна. Танаас гаалийн албан татврын хөнгөлөлтийн тухай хуулинд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл авах гэсэн. Сайн байна уу? 2025 он гарснаар гаалийн албан татврын хөнгөлөлт тухай хуулинд өөрчлөлт орсон юм байна. Тэгэхээр энэхүү өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөж, ер нь яг ямар аж ахуйн нэгж байгууллагуудын татврын буцаа олголтод хамрагдах боломжгүй болсон юм бэ? Сайн байна уу? Монгол Улсын гаалийн тарих гаалийн татврын тухай хуульд 2024 оны 12-р сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж 38 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт газар тариалан боловсруулах үйлдвэрлэлийн зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх тоног төхөөрөмжийн иж бүрдэл трактор комбайн гаалийн албан татвараас 100% хөнгөлөгдөхөр болсон. Өмнө нь 2022 оны 11-р сарын 11-ний өдрийн хуулиар хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхийд боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж хамрагддаг байсан. 2024 оны хуулиар хүнс хөдөө аж ахуйн салбараас газар тариалангийн салбар боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь иж бүрдлээрээ хамрагддаг болсон. Мөн өмнө нь засгийн газрын 143 дугаар тогтоолын дагуу трактор комбайн нь гаалийн албан татвараас гаалийн бүрдүүлэлт хийгдэх тухайн үед хөнгөлөгддөг байсан бол 2025 оноос гаалийн бүрдүүлэлтийг хийж гаалийн бүрдүүлэлтийн тухайн үед нь албан татварыг ногдуулаад дараа жил нь буцаа олгохоор болсон. Тэгэхээр энэ буцаа олголтод хамрагдах аж ахуйн нэгжүүд яг ямар шаардлагыг хангаж байх ёстой вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Энэхүү буцаа олголтыг авахын тулд тухайн аж ахуйн нэгжүүд нь гаалийн бүрдүүлэлтийн 400-аар хэлцлийн кодыг 330 кодоор хийгдсэн байх тухайн газар тариалан боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл байх мөн дараа жилийн төсвийн эхний хагас жилд буцаа олголтоо авахын тулд санхүүгийн тайландаа үндсэн хөрөнгөөр бүртгэгдсэн байх гэсэн 3 шаардлагыг хангах ёстой. Энэхүү буцаа олголтод хамрагдах салбаруудыг та бас товч дурдвал. Хөнгөлөлтөд хамрагдах салбарууд гэдэг нь болохоор 2018 оны сангийн сайд статистикийн үндэсний хорооны даргын тушаалаар батлагдсан 22 салбар байдаг. Боловсруулах үйлдвэрийн 22 салбар гэсэн. Тухайн боловсруулах үйлдвэрийн 22 салбарын салбараас жишээлбэл хүнсний үйлдвэрлэл, хувцсны үйлдвэрлэл, ундаа үйлдвэрлэл, давуу материал бэлтгэх, хувцас үйлдвэрлэл гэх мэт 22 салбар багтана. За тэгэхээр энэхүү буцаа олголтод хамрагдах аж ахуйн нэгжүүд маань юунд анхаарах ёстой юм те? Энэ талаар мэдээлэл өгөөд хоёлоо энэхүү мэдээлэлээ төгсгөе. Тухайн аж ахуйн нэгжүүд нь газар тариалан боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл болон трактор компанийг улсын хилээр нэвтрүүлэхдээ худалдан борлуулах зорилгогүй байх ёстой. За баярлалаа. Би та бүхэнд мэдээллийг бүрдүүлэлтийн захимд төвийн Галийн улсын байцаагч Цэрэн Найдамдаас тодруулан хүргэлээ. Та бүхэн Галийн байгууллагын үйл ажиллагаа болон шинжлэгдсэн хууль тогтоомжийн талаар цаг алдалгүй мэдээлэл авч явахыг хүсвэл Монголын Гал пэйж хаяг болон YouTube сувгийг дагаж subscribe хийгээрэй. Мөн дор гарч байгаа хаягаар бидэнтэй холбогдох боломжтой. Галийн ерөнхий газар.